та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. За хамтдаа хөгжиж залуу багш нарын нэгдлээс санаачлан сүүлийн үед подкаст хийж эхлүүлж байна. За энэний нэгэн зочноор эрхэм багш Монгол Улсын боловсролын их сургуулийн доктор профессор Оян Гэрэл багш маань оролцож байна. За тэгээд энэ багштайгаа залуучуудын хөгжлийн талаар ярилцахаар бид бэлтэж байна. За багшигаа илүү та дэлгэрэнгүйгээр өөрийнхөө талаар танилцуулаач гэж хүсэж байна. За энэ нэвтрүүлгийг үзэж байгаа бүх одоо сайхан залуучуудаа тийм ээ аз жаргал одоо бүх сайн сайхан бүхний хүсье. За ингээ өөрийгөө товч танилцуулъя. За би бол Монгол Улсын боловсролын их сургуулийн багш, боловсрол судлалын ухааны доктор, Монгол Улсын зөвлөх багш, боловсролын салбарт 30 жил ажиллаж байгаа ийм багш байна. За ингээ сүүлийн жилүүдэд бол бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын багш их сургууль дээр зөвлөх доктороор ажиллаж байгаад ирлээ. За нийтдээ 8 жил ажиллаж байгаад ирсэн. За ингээд одоо эх орондоо ирчгээд дахиад одоо Монгол Улсын боловсролын их сургуультай багшлаад байж байна. За таныг докторийн зэрэгээ эрт залуу наснаас хамгаалсан гэж сонсч ирсэн. 28 нас гэдэг маань аюул сайхан залуу нас байгаа. Тэгэхээр энэ наснда та докторийн зэрэгээ хамгаалахын хажуугаар залуу хүний хувьд одоо ажлыг за мөн одоо хэрхэн одоо зохицуулж цаг заваа одоо зарцуулж хамгаалж чадваа та энэ талаараа бидэнтэй уулзаач. За 28 наснда докторийн зэрэг хамгаалахдаа би Монгол Улсын боловсрол судлалын ухааны 54 дахь доктор. За тэгээд их залуу хамгаалсан. За 28 настай хамгаалахдаа болвол 2 дугаар хүүхэд гарчихсан байсан. За ингээд ерөнхийдөө докторантурт бол 2000 онд ороод 2004 оны 11 сарын 10-ны өдөр докторийн зэргийг хамгаалсан. Докторантурт ороход бол миний том хүү 4 настай, жижигхэн охин гидсэнд байсан. Ингээд докторантур сурж явах хугацаанд охиноо гаргаад дөнгөж төрчхөөд тэгээ одоо төрсөн өглөөнөөс эхлээд судалгааны ажлаа бичээд эхэлж ийсэн. За ингээд нэгдүгээр төрөхөд охиноо гаргачихад тэгэл ерөөсөө маргааш өглөөнөөс нь эхлээд ингээд судалгаагаа бичээд эхэлж ийсэн. За миний судалгааны чиглэл бол нөгөө лонгитюд буюу урт удаан хугацааны туршид хүний хөгжил төлөвшлийг судалдаг ийм судалгааны аргаар судалгаа хийсэн. За гол нь бол Монгол хүүхдийн хэл ярианы хөгжлийн онцлогийг дэлхийн бусад орны хүүхдийн хэл ярианы хөгжлийн онцлогтой одоо харьцуулж судалсан ийм судалгааны ажил хийсэн байгаа. Тийм учраас яг одоо төрсөн өдрөөсөө эхлээд одоо охиныхоо талаар оюун ухаан, бие биедар, сэтгэл хөдлөл нийгэмшгүй ингээд эхийн гидсээс хүүхэд төрсэн цагаас эхлээд ээж бүрэн цогц хөгжлийн хувьд яаж хөгждөг юм бэ гэдэг талаар шууд одоо судалгаа хийгээд эхэлсэн. Ер нь лонгитюд аргын судалгаа бол яг одоо хүний хөгжлийн зүй тогтолыг ингээд тасралтгүй удаан хугацааны туршид судалдаг. Нийтдээ охин дээрээ 4 жилийн хугацаанд судалгаа хийгээд тэгээ бусад одоо хүүхдүүдээр судалгаа хийжгаад Монгол хүүхдийн хэл ярианы хөгжлийн онцлогийг одоо нэгэнтээ гаргаж ийм одоо судалгааны ажлыг хийсэн байгаамаа. Ингээд 4 жил тасралтгүй судалгааны ажил хийсэн. Хамгийн анхны одоо судалгаа бол яг охиноо гаргачаад одоо маргааш өглөөнөөс нь эхлээд судалгааны ажлаа бичээд эмнэлгийн өрөөнд тэгээд сууж болохгүй учраас ингээд цонхны тавцсан түшээд тэрэн дээрээ судалгааны ажил бичээд нэг талаараа хүүхдэд тэрвэрчээд нөгөө талаараа судалгааны бичээ зогсчихсон. Тийм. Яг тэр үедээ та бол биз багшилж байсан уу? Тэр үедээ би байгууллагын дарга хийж байсан. Тэгээ боловсролын байгууллагын дарга. Одоо ажлаа зохицуулаад судалгааны ажлаа хийгээд гэр бүлээгээ 3 зүйлийг зэрэг авч явж байсан юм шүү дээ, тийм. Тэгэхээр энэ ажлуудыг ер нь яг ямар системээр төлөвлөгөөн дээр маш их ажиллаж байсан уу? Яаж авч? Ерөнхийдөө бол нөгөө байгууллагын дарга хийж байсан. Тийм учраас байгууллагын дарга өглөө 7:30-д заавал очисон байх ёстой. Тийм учраас нөгөө өдрийн цагийн менежмент, цагийн ачааллыг маш сайн зохицуулахгүй болохгүй. За ингээд өглөө 6 цагт босно. Босоод нөгөө хүүхдүүдийнхээ хоолунд, хадам аавынхаа хоолунд гэр орноо цэвэрлээд нөхрийнхөө хоолундыг бэлдээд ингээд бүгдийг нь 7 цагт сэрэхэд бүх юмыг бэлэн байлгадаг байсан. За ингээд 7:30-аас ажил руугаа яваад 4 настай хүүхдээ цэцэрлэгт өгөөд жижигхэн охиноо хадам аавч хоёр дээр үлдээгээд ингээд ажилдаа очино. Ажилдаа 8 цагт очиод ажлаа хийчихэд ингээд 16 цаг болохоор Монгол Улсын боловсролын сургууль докторантурын сургалт руугаа явна. Хичээлээр өдөр болгон. За хичээлдээ очиод тэгээд 16 цагаас хичээлдээ суугаад тэгээд 19 цаг хүртэл хичээлдээ суугаад дуусаад дахиад хичээлээ дуусангууд
ажлаараа очиод хүүгээ цэцэрлэгээс нь аваад хүүгээ цэцэрлэгээс нь аваад ингээд буцаад гэртээ очиод дахиад хоол ундаа игээд гэр орноо цэвэрлээд тэгээд хүүхдүүдийнхээ хоолунд хувцс хунар нөхрийнхөө хоолунд хувцс хунар тэгээд настай буурал хадам аавч хоёрыгоо бас өргөж тэтгэн ингээ бүх хүмүүстэй их хооллоод ундлаад хувцс хунарын янзлаад гэр орны цэвэрлээд ингээ бүгднгийн 12 цагт унтсан цагаас нь эхлээд судалгааны ажлаа бичээд эхэлдэг байсан. Шөнийн 12-оос. Шөнийн 12-оос бичгээд манай охин нөгөө нялах байсан учраас дандаа тэврүүлнэ. Шүнжэнгөө тэврүүлнэ. Тийм учраас шөнө охиноо тэврээд хөхүүлээд суугаагаараа хонно. Зүүн гартаа хүүхдээ тэврээд хөхүүлнэ. Баруун гараараа судалгааны ажил диссертацаа болоо шүнжэнгөө бичээд өглөөний 4 цаг хүргэнэ. Өглөөний 4 цаг хүргээд маш их ядардаг учраас 6 цаг хүртэл ширээгээд ирлээ жаах унтна. 2 цаг. Тэгээ 6 цагаас босоод хоол ундаа хийгээд бүгдийн сэрээд гэрийнхнийгаа ингээд эргээд ажилдаа явдаг. Яг ийм байдлаар 2000-аас 2004 он буюу докторантурын 4 жил яг ингэж явсан. Тэгээд тэр он жилүүдэд бол эрдмийн ажлыг ард гарна гэдэг бол одоо надад бол зөвхөн шүн ингэж сууж хүмүүсийг унтсны дараа л эрдмийн ажлаа хийдэг шөнийн хугацаал олддог байсан. Өдөр нь асар завгүй байдаг байсан. Тэгээд одоо нэг үгээр хэлэх юм бол ээжийн ажлаа хийн, тэгээд одоо эхнэрийн ажлаа хийн, байгаль ажлаа хийн, докторант буюу судлаачийн ажлаа хийн. Тэгээ одоо мэдээж хадам аавч хоёр минь бас байсан учраас бэрийн ажлыг бас хийн. Бэрийн үүргийг гүйцэтгэх ингээ бүгдийг амжуулдаг байсан. Одоо тэгээд мэдээж ингэ шаргуу ажиллахад мэдээж нэг одоо нэлийн том зорилго тэнд байсан байх гэж бодож байна. За манай яг хамтдаа хөгжиж багш нарын нэгдэл бол залуу багш нарын нэгдлийн зорилго бол Монголын ирээдүйн сайн сайхны төлөө хамтдаа багшлцгаая гэсэн зорилготой байдаг. Яг тэр үед яг та хамгийн гол point, хамгийн гол зорилго таны үед одоо мэдээж ийм шантармаар зүйлийг давахын тулд нэг тийм одоо алсын хараа зорилго байсан байх гэж бодож байна тий. За энэ дээр бол маш том зорилго бол миний аав нөгөө насаар их сургууль багшилсан Цэрэнд орж багш байгаа. Тийм учраас аав минь хамгийн их одоо мотивацжуулж исэн. Аав нь бол насаараа боловсролын салбарт багш хийсэн, ихтэйд боловсролт. Тийм учраас миний охин бол аав нь нөгөө 6 хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, гэрлэх, бараалуулах, тусад нь гаргах ийм их том үүргийг хүлээж явсан бас 21 ачцыг өсгөх ажлыг хийсэн учраас аав нь эрдмийн зэрэг хамгаалж амжаагүй. Тийм учраас миний охин аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж багш гэдэг мэргэжлийг эзэмссэн учраас чи заавал докторийн зэргийг хамгаалах ёстой. Ингэвэл аавынхаа ачийг хариулсан гэж тооцогдно гэд. Тэгээ аавынхаа ачийг хариулах гэдэг маш их хичээгээд ямар ч байсан аавдаа одоо бас ачийг хариулаад аавынхаа мэргэжил багшийн ажлыг өвсөний хувьд тэр боловсрол судлалын ухааны докторийн зэргийг заавал хамгаална гэж энэ 4 жил маш их хичээж зүтгээд ингээд 4-р жилээ докторийн зэргийг 5 хамгаалтыг дамжиж бүтэн хамгаалж дуусаад улс орон даяар Монголын үндэсний телевизээр 2004 оны 11 сарын 10-ны өдөр Монголын үндэсний телевизээр орон даяар Монгол улсад боловсрол судлалын ухаанаар Цэрэнд орж Оюнгэрл Монгол улсын 54 дахь доктор болж амжилтаа хамгаалаа гэж зарлагдчихсэн. Баярыя. За хятадд 8 жил ажилласан гэж байна. Энд бол голцоо багш нартай удирдах төвчний хүмүүстэй харьцаж байсан гэж байна. За тэгээд яг бид нар өөрөөсөө яг одоо өнөөдрийн сэдвч гэсэн ер нь багшийн хөгжлийн чиглэлээр л яригдж байгаа шүү дээ, тийм. За тэгвэл хятадд одоо багш нар нь яг өөрсдийнхөө ухамсараар байд юм уу, яг хөгжил гэдэг зүйлд ямар шүү байдлаар ханддгийг боловсролын систем болон удирдах төвчнөөс нь яаж боловсрлоор болон хөгжлөөр хангаж өгдөг та талаар. За бүгд хятад ард улсын өвөр Монголын багшийн их сургууль дээр бол зөвлөх доктороор бол 8 жил ажиллаад зочин профессороор ажиллаад ирлээ. За энэ хугацаанд бол дандаа их сургуулийнхаа багш нартай хамтарч ажилласан хятад өвөр Монгол багш нартай. За дандаа одоо оюутнуудад бол хичээл орж исэн. За тэгээ магиструудын диплом ажил удирдах, бакалавруудын диплом ажил удирдах. За мөн одоо манай өвөр Монголын өөртөө зас хорны Бугад хотын удирдах ажлуудын менежментийн нэгдсэн сургалтууд мөн одоо Шилийн хот. За мөн одоо Баян нуурын Линхэ хотын одоо багш нарын сургалтууд. За Хөх хотын багшийн их сургуулийн лицей сургуулийн бүх багш нарын нэгдсэн сургалтууд, эцэг эхүүдийн сургалтууд гээд ийм одоо урилгаар бол нэлээд олон газруудад бол урилгаар сургалтуудыг явуулсан. За өнгөрсөн хугацаанд бол хятад улс байх жилүүдэд бол хятадын төв телевиз CCTV, өвөр Монголын төв телевиз одон тэгээ одоо Шилийн хотын телевизүүдээр нэлээд гарч ирсэн Солонго хэвлэлийн
сэтгүүлүүдээр нэлээд их сурталчилагдсан. 90 хотын телевиз радио дээр бол нэлээд олон удаагийн нэвтрүүлгүүд бол телевиз болоод радиогийн нэвтрүүлгүүд бол хийгдсэн байгаа. Хятад улсын багш нарын хувьд гэх юм бол ажлын байрны өрсөлдөө маш их. За 1 миллиард 500 сая хүн амтай учраас тэрий дундаа төрийн албаагч бас багш болно гэдэг бол маш өндөр шалгууртай. Тийм учраас ихтэй сургуульд орно гэдэг бол өөрөө айгүй өндөр шалгууртай. Ихтэй сургуулийг төгсөөд тэгээд одоо багш болох шалгаруултанд ороод ер нь бол одоо багш нарын хэлж байгаагаар бол 100 хүнээс шалгалт аваад 99 хүний урд орж чадах юм бол багш буюу одоо төрийн албаагч болдгоо гэж ингэж хэлсэн байгаа. За ингэхээр бас маш их өндөр шалгуураар багш болдгийм байна. Тэгээд нэгэнт одоо багш болчихсон учраас тэр ажилдаа маш хариуцлагатай, маш хичээж ажилддаг юм байна. За хувь хүн өөрийгөө хөгжүүлэх тал дээр бол ерөөс онцгой анхаарч ажилддаг юм байна. За мөн одоо удирдлагуудаас нь бол одоо хөгжүүлэх ийм ажлуудыг бол олон хэлбэрээр зохион байгуулдаг. Олонхтой одоо нөгөө боловсролын газрын сургалтууд, за мөн одоо сургуулийн захиргаанаас сургалтууд, за багш нар бол одоо ажлын байран дээрх сургалтууд, за багш нар бол хот дүүрэг одоо яам тамгын газрын сургалтууд бол маш их явдаг юм байна. За мөн одоо хятад манай өвөр Монгол багш нарын хувьд гэх юм бол цахимаар нөгөө мэргэжлээ дээшлүүлэх цахим сургалтанд хамрагдах ийм зүйлүүдийг бол их хийдэг юм байна. За ер нь бол багш нарын хувьд бол бүх талаар өөрсдөө хөгжүүлдэг. Гадаад хэлний мэдлэг, англи хэлний мэдлэг. За тэгээд одоо эрдмийн зэрэг цолоо ахиулах. За одоо мэргэжлийн хувьд чадваржих бүх талаар бол өөрийгөө тасралтгүй хөгжүүлдэг юм байна. Түрүүн таны хэлсэн зүйлээсээ сонсч ийл л доо. Өглөө 6 цаг тусаад гэрийнхнийгаа хоол цаг хийгээд орой шөнийн 12 цагт унтан унттлан тийм ээ. Бүх одоо ажлыг нь зохицуулаад амжуулаад дараа нь одоо нөгөө дипломынхаа ажлыг тий одоо докторийнхаа зэргийн тэр судалгааны ажлыг хийгээд одоо явж исэн гэдгийг хараад маш их одоо төсвөр төвчээртэй, маш их одоо хөдөлмөрч, за мөн дээрэс нь одоо гэрийн сайн эзэгтэй юм байна гэж сая таныг бас харлаа. Тий. За тэгээ маш их энэ одоо завгүй ажлынхаа хажуугаар одоо хүүхдийнхаа боловсролд бас нэлээд одоо анхаарч ажилладаг гэдгийг бид нар бас сонсч ирсэн. За жишээлбэл одоо хүүхдийнхаа сургуулийн эцэгхийн зөвлөлд одоо тэрүүнээр ажиллаж байсан маш олон одоо ажлуудад хамтран оролцож явж исэн гэдэг талаараа та бидэнтэй оролцооч. За ерөнхийдөө бол нөгөө хүүхдүүдийг цэцэрлэгт байх цэцэрлэгийн ангийнх нь эцэгхийн зөвлөл болчдөг. Сургуульд оронгууд нь сургуулийн эцэгхийн зөвлөлөөр бас сургууль нь сонгочдөг. За учир юу вэ гэвэл нэгдүгürt идэвхтэй, хоёрдугаарт багш хүн, гуравдугаарт одоо хариуцлагатай. Тэгээд сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмждэг гэдэг утгаар нь дандаа эцэгхийн зөвлөлийн сонголт ажилд томилогдчихдөг. За тэгээ нэгэнт олонний итгэл хүндэтгэлийг хүлээсэн учраас заавал түүнийг хариуцлагатай авч явахгүй болохгүй. За ингээд нөгөө хүүгийнхаа ангийн эцэгхийн зөвлөлийн дарга байлаа. Тэгээд одоо хүүгээ 11-р анги төгсөл нь эцэгхийн зөвлөлийн дараагаар ажиллаад 11-р анги төгсөлт нь эцэгхийн зөвлөлийн хувьд бол маш их сайхан одоо арга хэмжээнүүдийг зохион байгуулж ингээд төгсгөжсэн. Дараа нь одоо охиныхаа 8-р ангийн дунд охиныхаа, том охиныхаа 8-р ангийн эцэгхийн зөвлөлийн дараагаар нь бас ажиллаж байлаа. Дараа нь жижигхэн охиныхаа бас л 1-р ангийн эцэгхийн зөвлөлөөр бас л тий бага охины хувьд бол яг бага сургуулийг хятад төгссөн. Тийм учраас хятад сургуульд сурж байхад нь тэнд бас л эцэгхийн зөвлөл нь байсан. Тэгээд хятад багш нар ангийн багш нь эцэгхүүд нь бас л намайг сонгоцсон. Тэгээд багш заавал болох ёстой, авшаа болох ёстой гэд авшаа эцэгхийн зөвлөл заавал байх учиртай гэд. Ингээд одоо эцэгхийн зөвлөлөөр бас л их хариуцлагатай 6 жил ажиллаж байгаад ирсэн. Тэгэхээр таны хувьд бол ерөөсөө хүүхдийн боловсрол ер нь та өөрөө ч их боловсролыг гэр бүл одоо аваасаа үйлсэн боловсрол гээд боловсролыг их эрхэм гэж авч үзэж явдаг юм байна шүү дээ тий. Тэмч утгаараа хүүхдүүдийн боловсролд гэр бүлийнхэн боловсролд бол их анхаарч байна. Яг одоо ингээ харахаар бид нэр залуу багш нар их хөвчлэн бас яг нарийн бол багш нар бол яг өөрийнхөө хүүхдүүдийг хаяал явж штэ тий. Тэгэхээр бол таны хувьд бол бусдаас за хүүхдүүдийн боловсрол ерөөсөө хасрагдахгүй гэдэг утгаараа ч юм уу тий илүү тэрнлүү ингэж бас оролцоогоор хангаж байна. Танай нөхөр чинь хэр таныг дэмжиж энэ дээр оролцдог вэ? За манай нөхрийн хувьд бол бас их артал болоод найдвартай одоо бас тус болно. За тэгэл одоо мэдээж нөгөө гэр бүлийн хань нөхөр арталд их найдвартай тусалдаг учраас одоо миний энэ ажил амжилт тийм ээ өдий зэрэгт хүрсэн. За өөр хүүхдүүдээ сайн сайхан өсгсөн. Нийгэмдээ одоо сайхан одоо
одоо багшийн ажлыг нэр төртөө хийгээд явж байгаа бол бүгд л одоо хань ижлийн хүч байгаа. Бас нэг ийм гоё үг гэдэг штэ. Одоо хүчрхийг явж байгаа хүний ард хүчрхийг ард тал байдаг. Тэрий дундаа хань ижил нь байдгаа гэж. Тийм учраас одоо манай залуу багш нар бол нэгдүгээрт одоо хань ижлээ их сайхан хүндлэх, тэгээд хамтрах, за тэгээд тусалцаа дэмжлэгийг авах, тэгээд харилцан туслалцах, за тэгээд мэдээж ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй, нэг хүн зүтгээд бол мэдээж нэжгээд амжилтанд бол хүрэхгүй. Дандаа тэр хүний амжилтын ард гэр бүл, ард тал, хань ижил, үр хүүхэд, ах дүү нар нь байж идэг. Тийм учраас дандаа одоо тэднийхээ ачийг санаж, тэднийхээ тус дэмийг авч, боломжоор бас эргэж тусалж ингэж явах нь зөв юм аа. Залуу наснд бол залуу багш нарын хувьд гэх юм бол сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа, олон хүүхдийн сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа хариуцсан өөрийнхөө ар гэр үр хүүхэд хань ижлээ бас хариуцаж авч явна тий. Тэгээд ачаалт бол маш их байдаг. Гэвч хүний залуу нас гэдэг маш их ирч хүчтэй, маш цог золбоотой, ядархыг ис мэддэг, маш зориг төгөлдөр хамгийн одоо өрнөө сайхан нас байдаг. Тэр насанд бол ерөөсөө эцэл цуцалдгүй л одоо зүтгэх ёстой. Ингээд хожимо одоо нас явсны дараа эргээд харахад маш их зүйлийг амжуулсан залуу насаа их үр дүнтэй өнгөрөөсөн байдаг. Тэгж чадаж гэмээр хүүхдүүд нь тэрнээс нь суралцдаг. За тэгээд ер нь бол одоо багш маань ярьж байгаа учраас хэд хэдэн асуултууд бол уусж байна. Тэгтээ нэг зүйлийг бас асууя гэж бодож байна. За нөгөө өнгөрсний боловсрлоор өнөөдрийн хүүхдүүдэд хичээл заах юм бол тэдний ирээдүг хулгайсан хэрэг болно гэж альтернатив үг байдаг. Тийм ч утгаараа бас яг та цаг үетэйгээ хөл нийлүүлэх гэдэг талаас яаж өөрийгөө хөгжүүлдэг вэ? Бас залуучуудыг ингэж хөгжүүлээсэй гэж бас хэлэх зүйл байвал. За тэгээд манай яг багш хамтдаа хөгжөө дээр суурилсан YouTube сувгийг бол 10 гаруй мянган багш дагдаг. Тэндээс оюутнууд ч бас байдаг. Таны оюутнууд ч бас эндээс үзэх байх гэж бодож байна. Тийм утгаараа та яг тасралтгүй хөгжил гэдэг байр суурин дээр өөрөө яаж хөгждөг вэ? Тэгээ бас оюутнуудтай хандаж хэлэх, бас багш нарт хандаж, залуу багш нартаас хандаж хэлэх үг хэлээч. За, багш гэдэг мэргэжлийг эзэмсэн учраас бид нар тасралтгүй хөгжих шаардлагатай. Нийгэм цаг үеэ дагаад маш их хурдцтай хөгжиж байна. Тийм учраас бид нар нийгмийн хөгжилтэй хөл нийлүүлээд одоо тасралтгүй өөрийгөө хөгжүүлж явах шаардлагатай. Энэ дээр хувь хүн бол нэлээд хүчин чармаалттай өөрийгөө идэвхжүүлж явахгүй бол цаг үеэсээ хоцорно. Хоцрогдсон багшийн заах арга хоцрогдсон байдаг. Хоцрогдсон заах арга хоцрогдсон багшийн сургалтын чанар бол өнөө үеийн сурагчдын одоо эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй. Тийм, жишг шаардлага нь тэнцэхгүй гэсэн үг. Тийм учраас бид нар одоо маш их хичээж өөрийгөө тасралтгүй насан туршдаа хөгжүүлэх энэ ажил бол багшийн ажил байдаг. Өөрөөр бас аваад үзэх юм бол өнөөдрийн бидний сурагчид, өнөөдрийн бидний оюутнууд, өнөөдөр бид нар цаг үеэ дагаад маш өндөр түвшний мэдлэг чадвар, төлөвшил, хандлагыг бид нар шаардаж байгаа. Тийм учраас бид нар тэрэнд нь шаардлагатай хэрэгцээнд нийцүүлсэн өгөх ёстой бүх одоо мэдлэг чадварыг олгох ёстой. Нарны эртэд малай бэлчээ, насны залууд эрдэм сур гэж Монгол ардын гой зүрц зүг байдаг. Тийм учраас залуу наснда л одоо хамгийн их сурыг, боловсрыг, хөгжий, дэвшээ гэдэг бүх юмаа хийхээс гадна өр хүүхдээ өсгөх, хань ижлээ хайрлах, эцэг эхээ хайрлах, ах дүүдээ инэрлэлтэй явах, хамт олондоо тус дэмтэй явах. Энийг бүгдийг давхар амжуулах ёстой. Тийм учраас өнөөдрийн залуу багш нар бол менежментийн шинжлэх ухааныг маш сайн судалж, өөрийнхөө менежментийн чадварыг маш сайн хөгжүүлж явах нь одоо хамгийн сайн юм а. Тэрий дундаа одоо хувь хүний манлайлал, суралцагч хүн, суралцагч байгууллага, багаар ажиллах чадвар, өөрийгөө мотивацчлуулах, өөрөө л бусдыг мотивацчлуулах, зөрчлийн менежментийн талаар мэдлэг, зөрчлөөс сэргийлж чадах, зөрчлийг шийдвэрлэж чадах, цагийн менежментийг одоо хэрэгжүүлж чадах, коммуникац буюу харилцааны ур чадварыг өндөр өргөх. За нэг үгээр хэлэх юм бол өнөөдрийн залуу багш нар менежментээ сайжруулах юм бол түрүүний миний хэлсэн ажил, амьдрал, хувийн одоо бүх зүйлүүдийг аваад явах бүрэн чадвар бол байдгийм а. Хамгийн гол нь менежментийнхаа ур чадварыг дэвшүүлэх шаардлагатай. За баярлалаа. За энэ сайхан цаг үед бидэнтэй хамт ярилцлага өрнүүлээд өөрийнхөө туршлагыг бидэнтэй хуваалцаад бидэн зөвлөгөө өгч ажилласан танд маш их баярлалаа. Таны цаашдаа ажилд өндрөөс өндөр амжилт хүсье. За маш их баярлалаа. За тэгээд одоо бүх сайхан залуучуудаа, бүх сайхан залуу багш нартаа одоо ирч хүч, урам зориг, сансан бүхэндээ хүрээрээ, зорьсон зорилгоо том байлгаараа, зорьсон зорилгондоо заавал хүрээрээ, өөрийн менежментээ сайжруулаарай.
заавал одоо менежмент сайтай зорилго тодорхой байхад хүн заавал амжилтанд хүрдэг. За ингээд аз жаргал амжилт бүхний хүсье. Манай ер нь залуучуудын нэгдлийн зорилго бол Монголын төлөө хамтдаа багшилцгаая гэсэн зорилготой байдаг. Тэгээ таныг бас энэ зорилгыг олон багш нарт, олон багшруулах залуучуудад бас хэлж түгээгээсэй гэж хүсэж байна. За баярлалаа. Баярлалаа.